Засгийн газрын тогтоолоор 574 мэдээллийг төрийн нууцад хамааруулснаас гадна нийт 59 байгууллага 814 мэдээллийг албаны нууцад авсныг тагнуулын ерхий газраас шалгалт хийж үзэхэд 30 гаруй хувь нь буюу 274 мэдээллийг хууль заасан шаардлага хангаагүй үндэслэлгүйгээр төрийн болон албаны нууцад авсан тогтоогдсон. Энэ бол бас бидний болсон мэдээлэл тод байдлын тухай хууль иргэдийн мэдэх эрхийг зөрчигддөггүй авлага албан тушаалын гэмтрэг үйлдэгдэх юм таатай хөрс суур нөхцөлийг бүрдүүлдэг албаны нууцад аваад тэгэл тэрүүгээр одоо компани төвшин ч гэсэн гасар хөрөнгийг тендергүй олон түмний хараа хяналтаас нууцаар зарцуулж байсан тогтоогдсон. Ерхий сайдаас томилогдсон даруйдаа гарсан 01/70 даалгавраар 64 дугаар захирамж гаргаж нийгэмд шударга хэсгийг бэхжүүлэх, авилах, ялах бол албан тушаалын гэмтрэхтэй тэмцэх зорилтын хүрээнд төрийн болон албаны нууцын хууль тогтоомжийг боловсронгуй болгох ажлыг засгийн газрын хэрэглэх газар, хууль зүйн дотоод хэргийн тагнуулын ерхий газар тус үүрэг болгосон. За үүний дагуу төрийн болон албаны нууцын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, төрийн нууцын жагсаалт бодлого тухай хуулийн төслүүдийн үзэл баримтлал өнөөдөр танилцуулагдж байна. Албаны нууцыг хүчингүй болгосноор одоогоор албаны нууц бүртгэлтэй байгаа төрийн 59 байгууллагын 882 мэдээлэл одоо ил тод болно. За төрийн нууцын жагсаалтыг засгийн газрын шийдвэрээр өргөжүүлэх үндэслэлгүйгээр мэдээллийг нууцлах явдлыг дасан зогсооно. Өөрөөр хэлбэл төрийн нууцын жагсаалт бодлого эрхийг ард түмнээ сонгон байгуулсан төрийн эрх барихтай байгууллага одоо хууль тогтоохтой байгууллага улсын их хурлд төлөвлөж иргэд олон нийтийн хяналтыг сайжруулна. За энэ бол ингээд төрийн үйл ажиллагааг нээлттэй ил тод бас байлгах нь манай авилгалын индекс бууруулах бас нэг хүчин зүйл болж байгаа.